байгаа та бүхэн үзсэн баг. За тэгээд 16 цагийн иргэний мэдээгээр юу та бүхэнд үзүүлэх вэ гэвэл өчтөр бол одоо шүүхөр Батбаян шүүхөр бол болсон тийм ээ. Үүнтэй холбоотойгоор Батбаян өмгөөлөгч Батбаян бол манай телевизэн шууд эфирт оролцож шүүхөрлөгийн талаар болон одоо хэрэг явдлын процессын талаар бол тайлбар өгсөн байгаа. Тэгэхээр бид хоёр талын үс нуудлыг үзэгч та бүхэнд хүргэх үүднээс эсрэг тал болох бэлэгтийн өмгөөлөгч Ноён Дашаравдан бас студид урьж оролцуулаад байгаа. Тэгэхээр энэ талаар та бүхэнд 10 минут ярилцсан. Тэгээд болгон асуултаа эхлээд явах. Тэгэхээр хамгийн гол хоёр хүн болохоор бэлэгт гэдэг хүн байгаа. За дээрэс нь одоо хохирогч тал тийм ээ. Нөгөө тал одоо шүүгдэгч тал гэж байгаа нь буянд орж иж яа. Тэгээ энэ хоёр хүний яг чухам яг ямар асуудлаас үүдэлтэй юм бэ? Нэг 540 сая төгрөгийн асуудал явахын 6 орчим тэрбум төгрөгийн 5 билүү 6 илүү. Тэр 6 тэрбум төгрөгийн энэ одоо яг ямар учиртай? Тэгээ компани нэг өгж авалтсан гэсэн ийм асуудал яваа. Хэрэг анх яг юунаас үүссэн юм бэ гэдгийг тань тодорхой хэлсэн. За, юуны өмнө та бүхнийг нэвтрүүлэгт орж оролцсон дээс баярлалаа гэдгийг хэлэх байна. Үзэгч олондоо бас энэ өдрийн мэнд хүргээд мэдчилгэн зүг бах. За, би ерөнхийдөө товчхон яриа. Юу болоод өнгөрөө гэхээр 7 сарын 27-28-ны 2 өдөр буян дөрж нарт холбогдох хэрэг Баян зүрх дүүргийн Баян зүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт болсон юм аа. За энэ хэрэгт би бол хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан байж байгаа. Тэгээ шүүх бол нэгэн шийдвэрээ бол гаргасан. 5 шүүгдэгч шүүх хуралдаанд оролцсон. 4-д нь бол яа шийтгэл оноосон. Тухайлбал буян дөржид бол иргэний шүүх хуралдаанд нотлох баримт 3 чар бүрдүүлсэн хэрэгт бол зохион байгуулагчаар за 253 дугаар зүйл гэдэг. За дангаараа бол хүнийг онц хүн гэмт хэрэгт гүтгсэн. Мөн онц хүнд гэмт хэрэгт олон нийтэд илт хотол гүжирдлэг мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тараасан. Энэ хэрэгтэй бол одоо захиалагчаар оролцсон. Гүйцэтгэгч нь бол одоо сэтгүүлч батлаг гэж шүүх бол дүгнэж яг тохирох яа шийтгэлүүдийг бол оноосон байж байгаа. Тэр шийдэл бол нэгэн шүүх шийдсэн хэрэг учраас яг хэргийн дотор одоо байгаа нотлох баримтууд тэрийг бол яах одоо хуульч өмгөөлөгч хүний хувьд бол боломжгүй юм. Яагаад тэгэхээр энэ хэрэг маань цаашаа давзаалтах шатны шүүх гэж байна. Хяналтын шатны шүүх гэж байна те. Энэ бүхнээр одоо ороогүй байгаа дөнгөж одоо анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас хэрэг дотор байгаа одоо нарийн ширийн нотлох баримтуудыг бол яах нь өөрөө ёс зүйн хувьдчдэр хуулийн хувьдчдэр одоо боломжгүй юм. Тэгэхээр бол одоо тэр та бүхний асуусан дээр 540 сая ч гэдэг юм уу компани зарсан ч гэдэг юм яасан ч гэдэг одоо энэ бүхнийг бол тоочж ярих одоо бас цохимж их муутай. За одоо энэ хэргийн тухайд одоо бас нэмээд тайлбарлаад хэлэхэд бол ийм л дээ. Эн чинь бол одоо дөнгөж өчигдөр одоо шийдэгдсэн хэрэг биш. 2013 оны 7 сарын 30-31-нд мөн 2 өдөр хуралдсан. Энэ 2 өдрийн хуралдааны дараа шүүх ширгийг одоо дутуу өгдөг байна. Нэмэлт бүрдэн байцаалт хийх шаардлага байна гэж үзээд буцаасан. За хуулийн байгууллага тэр нэмэлт тодруулга юмнуудыг хийгээд 2014 оны 12 сарын 12-ны өдөр шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэрээр мөн буян дөрж, батлаг, дамдан дөрж гэдэг одоо энэ 3 шүүгдэгчд бол одоо яа шийтгэл оноож ирсэн. Ийм түүхтэй. Тэгэхээр ялтангуудын өмгөөлөгч ялтангууд тухайн үедээ давзаалтах шатны шүүхэд хандаад давзаалтах шатны шүүх 2015 оны 3 сарын 17-ны өдөр шийдвэрлэхдээ дахиж анхан шатны шүүхээр хилцүүлэх шаардлагатай байна гэж үзээд ингээд буцаасан ийм л хэрэг байж байгаа. Тэгээ 3 сарын 17-наас буцснаасаа хойш өдний хүртэл одоо маш олон удаа хойшилж одоо шүүх прокурорын байгууллагын зүгээс бол 2 удаа хойшлсон байдаг. За шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс бол одоо нийтдээ 5 удаа хойшлсон байдаг. Ялахгүй шалтгаанууд одоо үүдэн сургалтын сууж өвдөж байна, хурал давхцлаа гэх мэт шалтгаанууд. Ингэж явсараа 7 сарын 9-нд бол шүүх хурал зарласан, мөн хойшлсон. За энэ үед бол шүүгдэгч нар бол одоо шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна. Мөн түнчлэн хэвлэл мэдээлэлээр бол одоо эс бэлэгтийн төөрдөг байшин гэдэг ийм нийтлэлийг бас хэвлэл мэдээлэлээр цацаад эхэлсэн. Шүүгдэгч талынхан маань. За энэ илт гүжирдлийн мэдээллүүдэд цацаад эхэлсэн учраас бид нар бол одоо гэмт хэрэгэ дахиад үлдээд байгаа юм биш байгаа да. Энэ хүмүүс ч одоо болохгүй байна. Шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэдэг ийм үндслүүдийг яриад шүүгдэгч нарын зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээг л өөрчлөх тухай хүсэлтийг тавьсан. Тэрнээс шууд ганцхан одоо сэтгүүлчийг ялгаж байгаа эс баталгыг хориод өгөөч гэдэг юм одоо юу гэдэг хэвлэл мэдээлэлээр яваад байгаа мэдээлэл шиг тийм байдлаар бол бид нар хандаагүй маа.
За ингээд шүүх юу гэж үтсэн бэ гэвэл таслан ширгээх арга хэмжээг нь өөрчилж цагдаа орхон зүйтэй юм байна л гэдэг ийм шийдэл гарсан. За энэс дараа бол одоо юу гэдэг сэтгүүлчийг сул гэдэг нэртэй одоо хөдөлгөөн сэтгүүлч та бүхний одоо юу гэдэг нэг баг хамт олон мэдээж одоо юу гэдэг сэтгүүл зүүн одоо нэг нэгнийхээ өмөрхөн зүйл бах те зөв штэ мэдээж нөхдөө өмөрхөн те. А тэгтээ яг ямар нөхцөл байдлын хэргийн тухайд болоод байна. А нөгөө талд нь ямар байр суурь байгаад байгаа юм. А хэргийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг тухай бол одоо хинч сонирхоогүй. А тэгэл ерөөсөө л нэг юм нэрийн дор одоо ямар ч гэмээр нэг ганц мэдээлэл гаргасны төлөө хорилоо цагдлаа л гэдэг ийм байдлаар бол нийгэм мэдээлэл төгсөн юм аа гэдгийг бас хэлье. Өчигдөр бол хиний Батулгын өмгөөлөгчөөс нь асууж ирсэн. Тэгэхээр нэг тэрийг би асууя гэж бодлоо. За тухайн одоо сэтгүүлчийн бичсэн нийтлэл зарим тохиолдолд мэдээлэл гэж байгаа сэрэмжлүүлэг гэж байгаа ингээ янз янзаар тайлбарлаад байгаа. Энэ өөрөө одоо таны хувьд нийтлэл үү, сэрэмжлүүлэг үү, эсвэл мэдээлэл үү? за энэний тухайд ярихад бол одоо хэрэг дотор байгаа бас баримтаас нэг цогсон дуртахгүй болохгүй тийм. Зүгээр давхар хариулчихгүй бас нэг давхар асуулт байна л да. Энэ яг адилхан байна. За ганц шинэ биднээс ойлгож байгаагаар ч гэдэг үднээс ирсэн материал болохоор сэтгүүлч Батулгын ганц нийтлэл дээрх ганц өгүүлбэрээс болж Батулгатай одоо ингэж хэрэг үүсгээд яваад байна гэсэн ойлголт бидэнтэй байгаад байгаа л. А гэтэл бол зүгээр тантай түрүүн эхлэх өмнө ярьж ирсэн цуврал ийм нийтлэлүүд бол явж ирсэн өөр хүний нэр дээр явж ирсэн гэдэг. Тэр нь хэрэг баталгаажсан тэр нь бас нэг шүүхтэр бодлого баримт болж очиж ирсэн. За одоо яг хавцлагт байгаа баримтыг нэг цусал дурдъя тийм. Юу гэвэл одоо ерөнхийдөө олон нийтэд ямар мэдээлэл төгчээд байна вөхөр зөвхөн нэг ийм компани төлбөртөөгөр ч юм уу одоо юу гэдэг мэдээлэл гаргаад байгаа. Ямар ч хувь хүн албан байгууллага мэдээлэл гаргадаг тийм. Тэр мэдээлэл гаргасныхан төлөө л одоо юу гэдэг сэтгүүлчийг барьж байгаа хорцсон юм шиг ийм л мэдээлэл гараад байна л да. Энэ бол нэг хитрхи өрөөсгөл юм аа. Юу гэвэл одоо нэг хүн нэг мэдээлэл гаргасныхаа төлөө ямар нэгэн байдлаар одоо хорж цагдаал одоо шүүж түүгээл ингээл ял шийтгэл оноогоол гэдэг ийм хууль эрх зүйн орчин бол Монгол улс биш. Одоо Монгол улс 25 жил одоо өнөөдөр арчлалын тухай ярьж штэ. Хөрчлөлт сонгуулийн тухай ярьж байна. Ийм нийгэм жилжээд болгоод штэ. Тэр хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөө бол одоо хамаагүй одоо нээлттэй чөлөөтэй байна. Тэр ганцхан ийм юмнаас болоогүй юм аа. Юу гэхээр үйл явдал юу гэхээр 2013 оны 6 сарын 4-ний өдөр сэтгүүлч Батулгын эрхэлж гаргалдаг одоо info.cgmn гэдэг сайт дээр ийм нийтлэл гарсан. За тэр нийтлэлийн гарчиг бол юу гэхээр маш их хэмжээний мөнгө залилсан ийм заллингийн ийм эмэгтэй одоо бусдыг бас заллаад явж байна. Одоо тэр дотор нь бол үйлдэлийн тоо мотолд одоо бүр шүгээс тогтцсон юм шиг. Ийм байдлаар хохирогч одоо миний үйлчлүүлэгч хохирогч бэлэгтийн одоо нэр төр алдар хүнд одоо ажил хэргийн бизнесийн нэр хүнд рүү халтсан гэр бүл үр хүүхэд одоо юу гэдэг тэрлүүн ингэж чиглэсэн ийм маягийн илт худал ийм гүжирдлийн ийм мэдээлэл анх тавигдсан. За энэ бол цуврал хэлбэрээр явсан. Анх тавихдаа бол сэтгүүлч Батлага гэж тавиагүй шүү дээ. Наран жаргал гэдэг нэртэйгээр тавьсан. Үнэхээр одоо их сурвалжтай үнэн зөв мэдээлэл юм бол нэр усаа нууцлах шаардлага байхгүй шүү дээ. За энийг бас тодтогч хэлье. Энэс хойш бол цуврал байгаа, нийтлэл байгаа гэдэг ийм өнгө тоонтой ийм нийтлэл гарсан. Зөвхөн мэдээлэл ерөөсөө биш. Үнээс улбалаад одоо юу гэдэг эхлэн энэ зэг дээр тавигдаад одоо хэвлэл мэдээллийн байгууллага маш өргөн үрээтэйгээр одоо юу гэдэг хохирчийн нэр төр алдар өндөр гутаасан ийм мэдээллийг бол олон одоо юу гэдэг зөвхөн сони хэвлэл телевиз радио сайт одоо тиймээр өргөн үрээтэй явсан юм аа. Ийм тухай асуудал байгаад тавьсан мэдээлэл нь үнэн бодтой биш. Хуурамч одоо юу гэдэг нотлох баримт хуурамчаар үлдэж иргэний шүүгэд хандаж тэр гаргасан хэрэг шийдвэрийг одоо үндэслэж бичсэн маягтай ийм нийтлэлүүд явсан учраас энэ тухайн асуудлыг одоо шүүх нотлох баримтыг бүгд талаас нь үнэлж цэгнж дүгнж үзээд энэ шийдвэрийг гаргасан. Тэрнээс зөвхөн мэдээлэл бол биш шүү. Энэ бол бас өрөөсгөл гэдэг бас хэлмээр байна. Тэгэхээр нэг зүйл нэг асуудал тодруулчмаар байна. За юу гэхээр за шүүх хуралдааны эхний одоо нэг цагдаа хорхдог шүүх хуралдааныг үзсэн л тэ. Гэтэл буйнд орж хэлж юм лээ. Бэлэгт бол бас хэвлэл мэдээлэлээр хандсан шүү дээ. Миний эсрэг олон одоо нийтлэл янз янзын мэдээллийг бол тараасан, сөрөг мэдээлэл тараасан. Одоо өдрийн сонины хүн тэнд сууж байна, сэтгүүлч нь. Хүртэл сууж байна гэд ингээд хэлжсэн. Тийм тохиолдол байсан юм уу? Одоо нэг ёсондоо танаа одоо өмгөөлүүлэгч, хохирогч тал
олон нийтэд хандсан ийм одоо мэдээлэл гаргасан юм. За энэ тухай бас шүүгдэгч ч гэсэн эцсийн үгэнд шүүх хуралдааны хамгийн төгсгөлд хэлдэг. Шүүгдэгч эцсийн үгээ хэлдэг. Эцсийн үгээ хэлэхдээ сэтгүүлч Батлан маань бас харамсалтай. Яагаад тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллага нэрийг дурдаад тухайлбал одоо танай телевиз төр дотор байж байгаа одоо мөнгө төгрөг авсан, бусад сайтууд мөнгө авсан, ингэж хэвлэл мэдээллээр хандсан эдэр гэсэн ийм байдлын мэдээлэл одоо хамгийн сүүлийн үгэндээ хүртэл одоо шүүхэд гүтгэх ийм үйл ажиллагаа явуулж исэн. За хохирогч бас шүүх хуралдаан дээр хэлж байгаа. Би энэ хүн гин буруугаа ойлгоод буруу мэдээлэл төтлөгдөөд вондорж бол одоо юу гэдэг хүнээр бол янз бүрийн юм хийлэгдэх тийм тэрний башир арганд автаад ингээд бас буруу зүрх юм хийсэн бай. Гин буруугаа ойлгоод хохирогчоос ирээд хүн ёсныхоо үднээс уучлалт гуугаад ингэсэн бол одоо нөхцөл байдал иймд өрөхгүй байх боломж бол байсан. Хохирогч шүүх хуралдаан дээр хүртэлсэн адилхан эмэгтэй хүн ирэл уучлалт гуйчихсан бол асуудал эндээ хүрэхгүй байсан. Надад бол бас тэр хүнийг уучлах юм сэтгэлийн нөхөө бас байсан гэдэг бас шүүх хуралдаар бас мэдүүлсэн байж байгаа. Тэгэхээр бидний зүгээс хариуцлагатайгаар ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагт мөнгө төлбөр төлж одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар ингэжсэн одоо огт байхгүй. Өнөөдөр ч гэсэн одоо юу гэдэг нөгөө талын байр суурийг одоо шудраг тэнцвэртэй яриулъя гэдэг үгнээс танаа телевизийг одоо намайг өрсөн гэж ойлгож байгаа. Би жишээлбэл одоо юу гэдэг мөнгө төгрөг төлөөд энэ дотор сууж байгаагүй. Ийм боддод л энэ тэр анхудаа ирж байгаа. Би л телевиз өмнө бас 1-2 удаа ирж ярьсан өдөр өгжсэн тийм. Тийм бэлэгтэй холбоотой. Үгүй. Тэр тухай биш. Шүүх хуралдаар харин тийм үгүй сонссон. Тэгээ яг ганцхан асуултаар товчгоо хариулж байгаа. За. Энэ тэр аль аль тал нь хэвлэлт бол нэлээд олон өөрийн байр суурийг илэрхийлээд ярилцлагууд өгсөн л байлээ л дээ. Тэрнээс ганцхан асуултанд танаас хариулах гэсэн. Хэрэв үнэн бол шинэ 540 сая төгрөгийн Mayut Construction-ыг хадагтай бэлэгт буян дуржис худалдаж авсан би бэлэн тоож өгöd авсан гэж яг нөөрөөр хэлсэн энэ байна л да. Тэгээ буян дуржис тоглоо миний компани би бэлгэлийн журмаар өгсөн гэдэг. Энэ дээр бэлэгтийг хэлсээг нь үйлбэр нь хэр үнийн ортой. Энэ бол маш олон асуултууд байгаа. Би илүү чиглэлтэй ганцхан. За наад чи одоо яг хавц зэрэгт байгаа баримтын тухай одоо яхаас өөр аргагүй байдал руу намайг төвлөгч байгаа учраас би бас нэг хариулмаар гэнэ. Яг тэгэхээр энэ эцлэн түрүүнд би хэлсэн эцлэн шийдвэрлэгдэж байгаа учраас нотлох баримтуудыг би одоо ярмааргүй байна. Тийм. Тэгэхээр асуудал бол бизнесийн төслөө хүн зарсан, төрийн хүн авсан, үргэлжлүүлээд барьсан, нэг ч тоосго дээрээс нь нэмж бариагүй хүн энэ одоо миний компани байгаамаа гэд ямар нэгэн хууль шүүхийн цорхотой ийм алхмаар буцааж авахыг оролцсон нэг ийм оролдлого болсон ийм л хэрэг үйл явдал юм зүг товчхон хэлгээд. Би тэрнээс биш одоо юу гэдэг яг тэдэн дүүрэг тийм баримт гэж бол хавц зэрэг дотроос бол үнэхээр ярих боломжгүй. Үнэхээр эцлэгд шийдвэрлэгцээ дараа мэдээж хэвлэл мэдээлэл маань одоо надад боломж олгвол би баримттай сэлттэй одоо юу гэдэг ингэж барьж байгаа. Одоо тэгээ би бас нэг ийм би энэ камерт бас үзүүлчмээр байна. Энэ сэтгүүлч Батлан одоо шүүх хуралдаан өнгөрснөөс хойш одоо энэ Twitter хуудсан дээр хэрхэн жиргэж байгаа тухай. Одоо өчигдрөөс хойш одоо юу гэж жиргээд байгааг бол би шууд хэлье. Тэр бэлэгт гэх жимхтэй бол мэрэгжлийн залилагч аа. Тийм учраас би иргэдэд сэрэмжлүүлэг болгож бичсэн. Бичлэнгээр одоо ингээл шүүх хуралдаан болгоны дараа ийм байдлаар бичдэг. Өчигдөр бас нэг хууль зүйн сайд байсан Тэмүүжинтэй холбоотойгоор бас янз бүрийн хальт яриад өнгөрж ийлээ л дээ. Тэгээд ингээд энэ янз бүрийн худал буруу зүрх ташаа мэдээл дотор элдв хүмүүсийн нэр усыг ингэж утгаал ийм байдалтай их зохисгүй ёс суртамгуул нэг ийм үйлдэл гаргадаг эмхтэй. Тэгээ үнэхээр одоо юу гэдэг уучлаараа ингэрээ тэгэрээ гэж хэлжүүл энд бол одоо бас асуудал шийдэгдэх ийм боломж байсан гэдгийг би давтан хэлмээр байна. Ажлаа хийснийхаа төлөө одоо юу гэдэг хохирогч бэлэгтээ ирэх ашиг би хамгаалаад бараг сүүлийн 3 жил ажиллаж байна. Ингэж ажиллаж байгаа төлөө сарамтай өнгөлөгч битэрийг хүртэл одоо илүү янзын юмар л хэлж ийн л та. Энэ бол бас суртууны үед ямар хүн байл гэдгийг бас харуулж байгаа гэж би бодод байгаа тийм. Ойлголоо. Тэгэхээр бас бидний урилгыг хүлээж аваад бас ирж оролцсонд баярлалаа. Дараагийн сэдвээр орох. Танд баярлалаа. За урьж оролцсон бас нээлттэй бас нэлээд юм асуулт ирлээ шүү дээ. Мэдээлэл хуваалцах боломж олгосон Eagle телевизэд бас баярлалаа. Тэгээ үзэгчтэй. За ингээд үзэгчтэй одоо дараагийн сэдвлөө орё. Өглөө 11 цагаас яг иргэний мэдээний цаг дээр бол ардлан чөлөөт сонгуул